Зохиолч Бүрвийн алтан туул тойрогт мөчлөг 8 дугаар хэсэг. Толгот хүүгийн бие чилээрхэн өвдөж эмнэлгээр яваад ч тусыг хис олон эцэг эхээ сандар гахвалав. Сэргэлэн цаваа жаахан хүн өвчмөдөө шаналн турж ицээд шанааны ясан таван хүзүүнд гүрдэж царайн цонхийтэл цааж нүүрэнд нь 2-5 нүдэл эргэлдэнэ. Улсын хэмжээнд сайн гэгдэх бүхий л эмнэлгээр явж өгөөгүй шимжилгээ очоогүй эмч байхгүй ч анагаах ухааны талаас ямар нэгэн өвчний онш тодорсонгүй. Хүүгийн хамаг яс ангин нь толгой нь өвдөж өвчнөө тэсгүй бэрх болоход толгоогоо 2 гараараа барин уйлна. Ямар ч эмнэлгээр яваад ноцтой өвчний онш тодорхгүй хэрнээ хүүн ингэж их өвдөд байгаад эцэг эхийн шаналхан ихээр шанална. Хүү өвдөд бүтэн жилиг тойрчээ. Хүчтэй өвчин намдаах эмэнд эхэндээ дарагддаг байсан өвчин сүүлдээ эмэндээ дарагдхаа байж өвчин намдаах тариа лаатай хавсран хийж байж төрдөө өвчин намдах тэр 2-3 ухаан цагт хүүгийн хамаг бие хөлрөн унтдаг болжээ. Хүүгийн ээж хулан лам бөөд нэг их шүтлэггүйч хүүгээ нүдэн дээр нь ийхүү өвдөж зовж шаналах тусам сайн гэсэн хүн бүр дээр очиж үзүүлэх болов. Бараг үзүүлсэн хүн болгон хүүг онгоц ахиустай түүнээ залж байж л энэ өвчин зовлон арилна. Хүүгийнхээ толгой дээр суусан удмын онгох шүтэнээ зал би замчилж болно гэх боловч очисон хүн бүрийг хүү голж уурлана. Өвчин дээр нь дахиж зовлон нэмээд яах вэ гэлцээд аав ээж нь хүүгийнхээ голсон хүмүүстээр ахиж очдоггүй вэ. Хүү би өөрөө замчлах багшаа олно гэсээр бүтэн 1 жил өнгөрч эцэг их төдийгүй эмээ өвөө ахын дүүс нь хамгал аргаа бараад байв. Хүүгийн замчлуулах гээд байгаа тэр багш нь хаач байгаа юм. Ийм жаахан хүүн хаанаас ч тэр багшаа олох юм бүү мэд. Бүгд л арга чаргаа баран тал тийш одож аль сайн гэсэн бүхэн дээр дагуулan очивч хүүгийн санаанд нийцэх хүн нэгэхэн ч үгүй. Учраа мэдэхгүй жаахан хүүхдээ өгөнд орж юу ч хийхгүй байсаар хүүгээ алдахгүй гэсэн айдас Бэхбаатар хулан хоёрын цээжинд үргэлж хадаастай байдаг болов. Хүү багшигаа зүүдэлсэн удахгүй тэр хүнтэй уулзнаа гэх боловч хизээ хаана гэдгээ үл мэднэ. Сүүлийн үеэс хүү буурай эмээтэйгээ баймаар байна гэх болсонд аав ээж хоорондоо зөвлөлдөөд хөдөө агаарт биедэн ч тустай байж магад гэлцээд хүүгээ тогоо хөгшнөд хүргэж өгөв. Угаас нэг хашаанд аав ээж нь эмээ нь бага охин дүү нь байгаа болохоор Бэхбаатар нэг их санаа зовсонгүй. Булан л харин хүний их юм хойно бие муутай жаахан хүүгээ нүднээс холох өдөө суманд байлгана гэхээр сэтгэл зовж байв. Хүү өвөө эмээ буурай эмээ дээрээ очиод овоо биеийн сэргэн хөнгөрч сэрчмаа хичээхээ хөлд орох гэж баацаах жаахан хүүтэй тоглож өвчнөө багж хатуугай мартах аж. Гэвч тэр их өвдөлт яаж л оргүй хоосон арилах вүлээ дээ. Орой боломогц буурай эмээтэйгээ унтна гээд өвөрт нь унтах жаахан гучтаа тогоо хөгшин хамгал анхаарал халамжаа хандуулан оройд гараа галдын дулаацуулж байгаад сүүлэн тосоор хамаг биеийн божийтал тослон суулгаад унтуулна. Эмээгийн анхаарал халамж ч юм уу хөдөөгийн агаар салхины хүчээр ч юм уу хүү 2 шөнө дараалан өвдөлтгүй сайхан унтаж амрав. Ихэд өвдөх өвдөлтнөөсөө болоод хоол унданд муухан байсан хүү энд ирээд эмээгийнхээ хийж өгсөн хоолыг амтрахан идэх болжээ. Хүүгийнхээ бие жаахан ч гэсэн сайжирч байгаад ээж аав нь баяртай байх болов. Хүү эмээ дээрээ ирээд 9 хонжээ. 9 дахь хоногийнхоо шөнө тань сайхан унтаж байсан хүүн гэнэтхэн босоод суучхад уугийн нойрон цэргэх хөгшин эмээ нь даган сэрэв. Таваа хөгшин сэрээд хартал 30 хүүн босоод суучсан ямар нэг эртний дууг тунчиг чадмаг дуулан 2 тийнш ганхад суув. Юмны учир гадарлах хашир хөгшин тэр дорол босч хүүгийн харн алга болж цагаанаараа эргэлдэх нүдийг цэнхэр хадгаар боогод гангуугуулан сайхан үнэр гаргаж мөнгөн аяганд хөөрүүлсэн сүүхийн барихад дуулан анхад суусан хүү 2 гардан бариад ихэд цангасан аятай хальгуулж цалгуулан ууж орхив. Хүүгийн хоолой өөрчлөгдөн настай хөгшний баригл бүдүүн хоолоогоор дуулцуулаа. Эртний гэмээр аялгаар дахин дуулаад байгааг чих тавин сонсож суусан хөгшин
Чухам юу хэлээд байгааг нь сая л ойлгон бүр ойртоцсов. Үг хэллэг нь тэмцэн ойлгогдохгүй ч өндөр тэнгэр цуудалтай өргөн түмэн тустай гэхийг бүр түүрхэн арайхан ойлгов. Дахиад жих тавинд чагнасаар баруун зүгт нутагтай Балжтай удган хүүгэн замчлах багш гэдгийг бас л арай ядан ойлгож сайн гэгчин тогтоож авав. Хүүч тэгсгээд унаад өгөхөд эмгэн хүүгийнхээ нүдийг боосон цэнхэр хадгийг авч усан хулган нолтол хөлөрсөн биеийг нь хуурай алчуураар зөөлөн арчаад ой дээр намжлан хэсэгсв. Эмээ хүү хоёрыг эм байтугал цуудал өөрийн зурвас цагаан гээгээ цааж эхэлсэн тул тогоотой сүүнээс удхан барьсаар гарсан хөгшин Тэнгэр бурхан уулас газар лусын эзэд удмын дээдсдээ сүвгээ өргөж үр хүүхэд үндэс угсаага даатхан залбираад буцаж оров. Хүү байдгаараа хөлрөн унтсаар л. Тэр өдөр хөгшний даалгавраар бүхий л хүүхдүүдээ гэртээ дуудсан төвшин хантайгаа хүүхдүүдтэй зориулан эдээ будаа бэлдээд тун завгүй байв. Тогоо хөгшинж ойр зургийн ажил туслан орж гарна. Оройхон хэрт хүүхдүүд нь бүгд цуглан тэдний хашааны 3 айлд бөөн бужиг нангуусав. Тэдний цугларсны учир тулгад хүү байлаа. Хүүг яах их талаар ярилцсан онш нь олдохгүй өвчнөд шаналцгааж байсан улсууд шөнийн болсон явдлын талаар хөгшнөөс сонсоод багч гэсэн найдвар төрөх шиг болов. Гэвч баруун зүгт нутагтай гэхээр энэ байгаа газрынх нь баруун зүг юм уу? Эсвэл нийт Монгол улсын баруун зүгийн нутаг уу гэдгийг үл мэднэ. Мөн Балжтай гэх онго тэнгэрийнх нь нэр үнэн үү? Эсвэл уг замчлах хүнийх нь нэр үү гэдгийг ч үл мэднэ. Ийхүү там томхон сургаар Балжтай гэх хүнийг хайхаар шийдцгээгээд мөн л тархан оджээ. Хүү багшаа олтол буурай мэгийнхээс явахгүй гэсэн тул аав ээж нь орхиж явхаас аргагүй болжээ. Хүү хэдэн сарын өмнөөс зүүдэлсэн хөгшнийг багшаа гэдэгт бат итгэн тэмэл хүний хайсаар өвдөж зовхож үл тон өнөө хүрчээ. Тэрл хүн өөрт нь замчлаж тэнгэрийн улаач болгоно гэдгийг хэдийн балчирч хэлээ хүү бяцхан ухаандаа бат шингээсэн нь энэ байлаа. Тогоо хөгшний үр удам төвшин хүүгийнх нь хүүхдүүд тал тал тийш сураг чимээ тавин хайсаар намрын ихэнх сарын сүүлээр там том сураг гарган хаа холын Баян Ольгийн аймагт Балжтай гэх удган байдаг талаар сонсоод хүүг авч явахаар шийдцгээж хүү буурай аймаг авч явна гэсээр тэд хоёр машинтай холыг зорин явцгаав. Чухамдаа хүүгийнх нь хайгаад байгаа хүн мөн бишигч мэдэлгүй там том сургаар явж байгаа хэдий ч мөн байгаасаа гэсэн чин хүсэл хэн хэнийх нь бодолд эргэлдэн байваа. Хүү буурай аймагтайгээ ээж аавтайгаа нэг машинд нөгөө машинд төвшин эхнэртэйгээ том 2 хүүхэдтэйгээ явцгаажээ. Аян замдаа шавар усанд суун их л ядарч зүдэрцгээсээр замдаа хүүгийн бие урд өмнөхөөс илүүтэй өвдөж сандрахсаар арайхийн нутгийн бараа харж нутгийн хүнээр замчлуулсаар арайхийн нэг айлын бараа харсан нь мөнөөхөн Балжтай удганы хаж. Хаа очиж сумын төвдөө байх жижигвтэр хашаанд 2 жижиг гэр жигтэйхэн айхтар дайрах уяатай том халтар нохооноос өөр гавьтай зүйл байсангүй. Тэдний хашааны хаалга нүдсээр ороход үсээ цэмбийтэл шүлжиж самнасан жижигхэн биетэй цэвэрхэн шар хөгшин ухтав. 50 нас дөгөж яваа болов уу гэмээр тэр хөгшин тэдэнтэй мэд мэдээд баруун талынхаа гэрт урьж оруулаад араас нь орж ирэхэд хүүгийн нүдэнд нулимс мэлдэгнэн дүүрч өнөө хөгшнийг хөл цөхрөн унаад уйлж гарахад дагаж ирэхсэд бүгд гайхан яах юу хийцгээхээ бүгд эс мэдэн сандарцгаав. Хүүгийн толгой гэлбэн мөрнөөс нь татаж босгосон мөнөө хөгшин сөхрөн суусан хүүгийн духан дээр үнсээд "Эмэн чамайг хүлээж байлаа" гэхэд холоос зоригсод сая л зөв хүндээ ирснээ ойлгон баярлацуулаа. Хүүгийн зүүдлээд байдаг хүн мөн аж. Ийм л хүн зүүдэллээ гэхэд бие нүвдэд байгаа хүүгээ мууг ёрлолоо гэж айдаг байснаа бодоод хулангийн нүдэж мөн нулимсаар дүүрчээ. Яг л хүүгийнх нь дүрслэн хилээд байдаг өмсгөл хувцас дахил шүтэн дүрээрээ байх нь гайхал төрүүлнэ.
Тэнгэрийн үйл гэдэг учиртайж. Жинхэнэ тэнгэрийн улаач болох хүн замчлах багшаа зүүн сувгаараа мэдэрч зүүд нойрондоо учран өөрөө олдог гэдэг нь энэ аж. Багш болох хөгшин 80 насыг дөхөж явааж ануухнаараа нэгэн байв. Тэд багшийнхаа хашаанд майхнаа барин хонцгоож багш болох балжтай удгаан тогоо хөгшөнтэй элдвийг хөөрөлцөөр шөнийг өнгөрөв. Тогоо хөгшний уг гарал Баян Үлгийн амьд байж ээж дайрам нь сэтгэлдээ хүнийхээ ээжийг даган оргож хаахолын нутагт очин сууршиж төрсөн ах дүүстэйгээ уулзалгүй холбоо тогтоолгүй явсаар тэд төрсөн нутаг хамаатан саднаач мэдэхгүй ураг удмаач мэдэхгүй тийм төөрөлдөжээ. Тогоо ээжигээ их л олон хүүхэдтэй айлын бага охин байсан гэж мэдэгч тэднийх нь хаа байдаг аль нутгийн хүмүүс болохыг мэддэггүй аж. Дарин хөгшин өөрөө ч бараг мэддэггүй байсан байлгүй дээ зайлвал. Мэддэг байсан бол ядаж тэр аймгийн тийм суманд төрж өссөн гэж ярих л байсан байлгүй. Төрсөн эцэг их ах дүүсийнхээ нэрийг охиндоо хэлдэг байсан ч энэ олон жилийн туршид заримынх нь нэр мартагдан баларсаар ганц нэгэн хүний нэр л бүр төрхөн санагдаж байлаа. Намрын дунд сарын шөнийн 15-нд удмын онх шүтэнэ залах хүндхэн үргийг хүлээсэн ус ийм давчуухан хугацаанд өмсгөл хувцснаас авахуулаад бүхнийг амжуулахаар яаран хөдлөв. Тэдэнд 15 хоногийн хугацаа л байгаа. Тэнгэрийн үүлэн замчлах шинэхэн багшаа олсон хүүгийн нүд гэрэлтэн хацарт нь улаан туяа бууна. Бас нэг хачирхалтай үйл болсон нь хүүгийн би энэ өдрөөс хойш нэг ч өвдсөнгүйгээр үл барам 7 настай жаахан хүү өөрийн гараар хувцс идэлээ урлаж эхэлснийх байлаа. Багшийн хэлсэн хугацаа болж давжуухан хугацаанд бүхнээ амжуулсан хүмүүс удмын шүтэнэ залхаар баяр хөөр дүүрэн явцгааж байлаа. Уулзах ёстой хүмүүс уулзаж бүдэх ёстой зүйл цаанаасаа зохицуулсан мэт боддог нь Тэнгэрийн үйл ажээ. Доржийн буруу зүйл хийгээд байгааг ойлгуулахаар очисон гэр бүлийнх нь хүүдээ ойлгуулах биш, бүр сүглэгмаатай хэрэлдэж муудалцаад тарцгаав. Сүглэгмаа муу ярын хүүхэн, түүнтэй муудалцсан хүн сайнаа үздэггүй ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэх энэ үхэнд. Бүр ойр дотны хэн нэгнээ үхэлд булаалгадаг гэлцэх нутгийнхны яриа тэдний сэтгэлийг сэртгэлгэж, юмны учир ойлгохгүй дайрч давшлан үсгэцгээс ихсэлэгчгээд аимшигтайгаар муухайгаар хараан хашигчих дүр төрх нь бодогдон нэг хэсэгтэл таржилцгаав. Доржийн аав дүгрүүгээ газрын юмтай хар хил амтай хүнтэй муудалцвал хааны газраас нь жаахан цус гаргачихвал тэр хүнээс муу зүйл үсэрдэггүй юм билээ гэж сонссноо санан хамраас нь цус гаргачих санаатай учиргүй хашигчин дайрах сүглэгмааг алгадаад орхисон нь бүр гай болж элдвэр хэлүүлэн удам судраараа үгийг муухайгаар хараалгаж юун хүний хамраас цус гаргах харин ч бүр эсрэгээрээ болж цуглэгмаа түүнийг хөгшин хүн нэг гэрт амьдарч байгаа хүнийх нь эцэгч гэж тоолгүйгээр газрын гаваар далд оруулна удам судраар чинь тарчилгаж хэдэн үеэр чинь зовоон хэмээн хараалгасаар гарч иржээ. Түүгээр ч зогссонгүй. Цуглэгмаа аавыгаа өмөрөн өөрт нь хэдэн хатуу үг хэлсэн Доржийн томигчийг мөн л элдвэр харааж зөвхөн үснээс нь зулгаахад хамт явсан хүүхдүүд нь арайхийн салга гэж санаж дотор нь аягүйцэн. Охиных нь үснээс зулгааж байхдаа гараа зүсчгээд гарынхаа цусыг өсчүүлэн дайран давшлаж надаас дусалсан цусны тоогоор чи зовох болно. Үр хүүхдээс чинь эхлээд тамийн тоогоо шийднэ гэж хашгишиж байсан нь одоо ч нүдэнд харагдан дотор нь эвгүйрхэн. Хэн нэгэн сайн үзэж хардаг арга засал хийдэг хүнд очихгүй л болохгүй санагдаад байх тул нийслэл хот зүглэв. Хотын төв ганданд дөгөр өвгөний нагад зах ламтан суудаг бөгөөд одоо ер шахаж яваа өндөр настай өвгөн ламтан залуу наснандаа төвдөд олон жил суралцаж шашны дэг жайгийг гүйцэн сахил санваараа сахин насаараа ганц бий байж бурхны шашинд шамдаж яваа өндөр цолтой лам аж. Дөгөр өвгөн том охиноо дагуулад хот орох замдаа машин осолд орж охиноо алдах шахав. Өглөө эртлэн хот явах хөлсний тэргэнд охиндоогоо суухад тэр машинд дөгөр охин хоёроос гадна дахиад 3 хүн сууж явжээ.
Жолоочтойгоо нийлээд 6 хүнтэй сумын төвөөс хөдөлсөн машин ямар ч саадгүй засмал зам дээр ямар нэгэн зүйлтэй мөргөлдөх мэт болсноо яах ихийн зургүй замын хашлага даван өнхөрч 2 хөрвөөгөө зогсоход сууж байсан хүмүүс бүгд хүнд хөнгөн бэртэж дөгөр өвгөний гар хугарч хүзүү гэмтэн 4 хавраг хугарч охиных нь хөл хугаран эргэж баруун гар нь мөн хугаран санжигнаж баруун шанаанд бяцран цус асгарч дотуур гэмтэл авсан бололтой амьсгалах тоолн цусаар түргэж хүн харахаас ч аимшигтай осол болжээ. Тэнд байсан 6 хүнээс дөгөр өвгөн охинтойгоо маш хүнд гэмтэж бусд нь өөрсдийн ухаантай байжээ. Хоромхон зуур болоод өнгөрсөн ослын үеэр өөрийн ухаантай байсан 4 хүн дөрвөл маш аимшигтай дуу чимээ сонссноо өөрсдийн ухаандаа гүн гэгчин шингээгээд авчээ. Урд өмнө нь байнга л хот хооронд зорчиж тэгшхэн засмал зам дээр битгий хэл өчнөө сад бартаатай замаар ямар ч осол эндэгдэлгүй яваад сурсан туршлагатай жолооч зөв зүгээр явж байгаад шулуухан засмал зам дээр ямар нэгэн хүчтэй зүйлтэй мөргөлдөх шиг болоод унснаа тэр үедээ эргцүүлэн бодох ч чадвар байсангүй. Толгойн хагарч мөрөн аимшигтай янгинан өвдөгч доошоо харж унсан машины хамраас удаа сайгах тул дэлбэрч магад гэж болгоомжилсан жолооч арайхийн бүсээ тайлаад машинаасаа мөлхөн гарч авч явсан хүмүүсээ машинаас гаргахаар хэрэндээ л чармайв. Хажуу талд нь сууж явсан бадруун залуу байдгаараа явсаар машины хагарсан цонхоор өөрөө мөлхөн гарч ирэхэд баярлах шиг болсон жолооч хойно суугаа 4 хүний нөгөөх залуутай гаргах гэж нилээд ноцолсны эцэст арайхийн гаргаж авчээ. Арын суудлын 4 хүний 2 нь арай гайгүй гэмтэж нэг өвгөн охинтойгоо ихэд хүнд гэмтэн амьд үгийг мэдэгдэхгүй байгаад жолооч ч тэр хамт явсан хүмүүс ч тэр санаа зовцгож байлаа. Тэднийг ийм бодилж байтал гэнэтхэн хажуунаас нь хэнэгний хахирхан хоолоогоор тас хөхрөх тэгснээ сэрүү татуулан тойрч явах мэт мэдрэмж төрөхөд тэд үхтэл айцхан хэн хинээс нь дуу гарсангүй. Гэгээн цагаан өдрөөр сүнс чөтгөр гэдэг нь ийм л тод мэдэгдэн байдаг юм байх таа гэж бодцоож байлаа. Төдөлгүй турган тусламж аврах албаны машинууд зэрэг шахуу ирж осолд орсон хүмүүсийг үзэж анхны тусламж үзүүлээд хүнд гэмтсэн өвгөн хүүхэн хоёрыг хот руу авч тавьхан бусад 4 хүн аймгийн эмнэлэгт хүргээгджээ. Ийхүү сүглэгмаатай хэрэлдсэн өвгөн охин хоёр золтой л амиа алдчихаагүй ч маш хүн дээр бэртэн эмнэлэгт очицгаав. Өвгөн гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд хүзүүгаараа гипсдүүлж хүндхэн байдалтай гарсан бол охин нь чухам үхэх сэххийн загт эмнэлгийн орон дээр тарчилж байлаа. Бүсгүйн хөл хугарсан хэсгээрээ бүтэн эргэснийг хэвнд оруулан хадаж баруун гарын хугарч санжгансан хэсэг газрын яс бяцарсан тул гарыг нь хугарснаас дээгүүр хэсгээр нь тайрчээ. Хавирганууд хугарч уур шиг нэт хатгагдсан байсанд 2 жудаа хаалгаанд оруулжээ. Эмнэлгээс гарсан өдрөөл дүгэр хөгшин ах ламыгаа зорин давталгав. Нагац дүүгийнхээ байгаа байдлыг хараад л юу болсныг зөнгөөр ойлгосон өвгөн ламтан шоо хайж үзснээ царайн зэвхээр нь цааж толгоос ихсрээд эрхээ татан дахиад л төлөг тавив. Эмэгтэй хүний биеийг эзэлсэн үхээрийн сүнснүүд газрын судлаар дамжин хүмүүст гай тарж байгаа төлөг боллаа. Бас жаахан хүүгийн биеийг эзэлсэн альбан тэднийг удирдаж газрын судлыг эзэгнэн завсрын ертөнцид гацаж төрлөө олохгүй зовж байгаа олон сүнснүүдийг олзолж хүчрхэгжиж шарын шашны наманд дарагдахгүй болтол хүчрхэгдсэнийг өвгөн ламтан харж гэртхийн цочов. Тэр альбангийн удирдлаганд буй жатагч харсанс эмэгтэй биеийг эзэгнэн захирж газрын олон судлаар дамжсан хар тэрэн зовсон сүнснүүд нагац дүүгийнхийг чиглэснийг хараад өвгөн ламтан дэмийл толгоос ихсрэн гасалцуулаа. Нагац дүүгээсээ хүүг нь уургалаад авсан шулам эмийн талаар сонсоод бүр балмагдав. Доржид хүн биеийн сүнс сүлд аль нь байсангүй. Амин сүнс сүлдээ алдсан хүн бие доройтож завсрын ямар ч сүнсэнд дээрл хүлэн өөрийн ухаангүй болж хүсээг үзүүлээ хийж үйлдэлээ хянаж чадхаа болдгийг
өвгөн ламтан дүгүрт тайлбарлаж толгойс ихсэрч суулаа. Доржийн биеийг хормын дон, дэв бузрын хар сүнснүүд тойрон хүрээсэн байгааг өвгөн ламтан мэдэрч санаа алдна. Тэр хөө тун хэцүү зүйлдээ учирчээ дээ. Хормын донтон хар сүнс хүний биед нэгэн чингвэл тэр хүн доод ажлаасуур юу ч удаа болно. Эрэм хөгшин залуу хэн бай. Нэгэнтэл тэм сүнсний хорлолд өртвөл эхнэр хүүхдээ ч үл хайхран зөвхөн хормын хотоор холбогдох эсрэг гүйцэтнээ ирж хайн. Тэм хүний олвол тэр чигээр нөхцөн. Хормын донд автуулагч хар сүнсэнд нэг тэм өвөр мөхц үнэр байхаагаад эсрэг гүйцэтнээс нь үнэртэх мөн тэм үнэрийг хайж тэнтэй ч хамаагүй энгэр зөрүүлэхийн хүслэн давтан зөвхөн доод ажилд толгоогоо мэдүүлдэг аж. Донтуулагч хар сүнс ч мөн ээжэл ямар нэгэн зүйл донтуулан ухаан мэдрэлийг нь авч удна. Гэтэл дорж эхнэрийнхээ дүүгээ хүүхэнтэй нөхцөн нэг гэрт орчхоод өөр тийш зүглэхгүй байгаа нь тэр эмд доржийг тогтоон барих ямар нэгэн хүч байгааг илтгэнэ. Өвгөн ламтан хэд хэдэн удаа төлөг тавиад өнөөх эмд шүглсэн жадагч хар сүнс хүүгийн бид шүглсэн альбан шашны намаар дарж чадахгүйгээ мэдэн гаслаж суулаа. Магадгүй тэд цаашид хичнээн хүнд гайвуулж зовлон тарихыг хэн мэдлээ. Хүнд муу зүйл хийх тусам альбан сүнснүүд улам хүчрхэгжин дутуу унших номын тоогоор тэд улам биежидгийг өвгөн ламтан хэдийнэ мэдэж байв. Учир байдлыг тайлбарлан дүгүртээ ярьж суусан ламтан нагац дүүгэндээ учирчхаад байгаа гай барцдыг зайлуулж чадахч доржийн нөхцчгöd байгаа эмийг яаж чадахгүйгээ мөн хэлж суулаа. Дүгрийн томоохон дулам хандын амин сүнсийг оосорлцоход авч явах гээд байгаа газрын альбанг хамгийн түрүүнд зайлуулах засал хийх хэрэгтэй болсонд дүгэр өвгөний хүүхдүүд доржоос бусд нь бүгд хотод цуглан өвгөн ламын хэлснийг бэлдээд шөнө дундын цаг өнгөрөн ламтанг аваад хотоос гарцгаав. Уулын буруу харсан аманд өвгөн ламтан улаан шар цагаан олбог дэвсээд завлан суужээ. Толгойдоо хар гэвлүрт малгай, хар хэмжээртэй улаан дээл өмссөн өвгөн ламтан бэлтгэл ажил хийгдэж дуусахыг хүлээн ямар нэгэн ном аманд уншиж сууна. Дүгрийн хүүхдүүд ламтны хэлснээр 7 их гал асаан замбай гурлаар ямар нэгэн дүрс хийхээр 2 залуу замбай зурна. Нэг залуу улаан ямаа барьж ламтны дохиогоор амийг нь таслахаар зэхнэ. Цаана 2 залуу хар ямааны халуун сэвс барьж зогсоход өвгөн ламтан бэлэн болсон бололтой номын дуугаа чангаруулан цоор үлээж хонх дамар тажигнуулан ном уншиж сууснаа хажуудаа суугаад замбай зурагч 2 залуугийн чихэнд ямар нэгийг шивнэхэд залуучууд хурдан шаламгаар хөдлөн өвгөн ламын хэлсэн зүйлийг уралцгаана. Эмэгтэй амин сүнсийг аргамдсан альбанг ламын хэлснээр дуурайлан хийсэн залуус өмнө хүний хүзүүгээр гинжилсэн аргасан толгойд альбан хажуудаа золбин охин унлахтай толгойгүй аргас хохимой толгоогоо гинжээр осорлон жирж мөн 5 тооны дахир дутуу сүнснүүдийг дүрсэлсэн альбангууд бэлэн болсон харагдана. Дүрлзэн асах 7 их галын эхний галд шар тосхийн дүрлзүүлээд сэлэм эцзүүлэг улайтгсан өвгөн ламтан залуусын хийсэн дүрснүүдэд дүрээд авахад хахир зэвүүнээр уйлах гинших дун тасралтгүй сонсдож тэнд байгаа хүмүүсийн нуруугаар хүйтдан айдас төрнө. Номоо тасралтгүй унших ламтан дараагийн галд арх өргөн дүрлзүүлж дахиад л сэлмээ улайтгаад дахин өнөөх сүнснүүдэд дүрээд авах зэргээр 7 галыг ихээр дүрлзүүлэн номоо үргэлжлүүлэн уншсаар байлаа. Шавнар нь үе үе бүрээ хүлээн цам цохин их дуу чимээ гаргаж багш ламтныхаа уншсан номыг нэгэн дуугаар түрэн уншина. Арц ганг хүжийн ариун үнэр тасралтгүй үнэртнэ. Хахир зэвүүн аимшигт дуу чимээг их номын хүчин дарж дараа нь ламын дохиогоор улаан ямаа барьж зогссон залуу ямааг төхөөрж халуун цусыг нь урсгах гад тал талаас чөтгөрийн дуу чимээ дахин сонсдож газраар урсах ямааны цус хормохноо сорогдох мэт алга болж саяхан амийг зольсон улаан ямааны мах арьс мах шулагдсан мэт үгүй болж хоосон эс нь
хийцэж хоцров. Тэнд болж буй бүх зүйл явдал аимшигтай хэдиж олон хүмүүсийн нүдэн дээр бодитоор болж байлаа. Хамгийн сүүлд их галыг өрдөөд өнөөх дүрс уралсан балингуудаа галд өргөхөд уйлан орилох, гаслан ганихрах их дун дахин нэг хадаад чимээг болов. Төдөлгүй олон хүн алхах мэт тэв хийсэн хөлийн чимээнүүд гарч эхлэхэд өвгөн ламдан их дуугаар ном үргэлжлүүлэн уншиж гартаа барьж буй таягаараа хэдэнтэй зохиход шавнар нь бүрээ үлээн цам зохиж шашны номын их дүүн цурайлж төд удалгүй өвгөн ламын заавраар хараамааны халуун сэвстэй гүзээ барьсан залуус гүзээний амыг онгойлгон барихад өнөө хэрзээтэл эдүүлсэн улаан ямааны хэлхээтэй яснууд хөдөлж явсаар хараамааны гүзээнд багтан ороход залуус бэлдсэн хар сураар 7 давхар ороож гүзээний амыг бөглөн урдаас бэлдсэн 9 алд хар нүхэнд хийж булаад дээр нь их галыг өрдөн тос архиар улам хөгжөөн дүрэлзүүлж өвгөн ламтны хийсэн их үйл дуусав. Нагц дөвөндө учирсан гай барцдыг тонилгож газрын судлаар дамжсан харж чадхайг арилгасан ч өнөө цаана байгаа их хар хүчийг дарж чадаагүйдээ өвгөн ламдан сэтгэл дундуур байлаа. Эмнэлэг тухайн орохгүй тарчилж байсан доржин эгч ухан орж амьнас нь аюулгүй болов. Гэвч Ослоос авсан гэмтэл бэртэл эдгэртэл хичнээн хугацаа орохыг хэн ч үл мэднэ. Ямар тач гэр бүл удам сударт нь учирч болох их гай гамшигыг амирлуулсан өвгөн ахтаа тэд талархахгүй байх нь аргагүй байлаа. Тахир дутууч гэлээ халуун ам аварсан өвгөн ламдан эмнэлэг дээр эргэж ирэхэд ухан ороод байсан дулам ханд бүсгүй уйлан талархан угтжээ. Хар санаатан эгч гэлээ түүнийг дийлэх цагаан сэтгэлтэн ч бас байдаг аж. Хар цагаан сүлэлдэн оршдог хорвоо хондоо зовох нэгэн цаг байхад жаргах цаг бас ирэх байлгүй дээ. Төрсөн дүүдээ ханьсан ханаа булаалгаж 6 нялх хүүхдтэйгээ үлдсэн сүнжид маа нэг хэсэг дэмийл уйлж хэвддэг байснаа хөгшин болсон ээж аваагаа нүүж ирсэн өдрөөс хойш тэс өөр хүн болон өөрчлөгдөв. Тэрээр хиндээж гомдож хиндээж эргэлж түнэн уйлах үлээ дээ. Хөгшин настай эцэг эхийг голгүй гомдож явуулсан дүүдээ юу? Эсвэл 6 балчаар хүүхдээ хар нялхаасаа ханилсан ханаа юмн чинийн тоолгүй эхнэрийнхээ төрсөн дүүдээ үүр төрөндөө орсон дорждов. Өөрийг нь царайчлан өөрт нь санаа тавин үрсийг нь аргадан энд тэнд нь гарч бүндөгнөх ээж аавдаа юу? Хэдэн өдөр орондоо хэвдэж юмыг эргцүүлэн бодсны эцэст сүнжид маа хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхийнхээ төлөө бүсээ чангалан сэтгэлээ хатамжлан амьдрахаар шийдэв. Үргэлжил нялх хүүхдүүдтэй эрэгдэн нунж дорой амьдарч зөвхөн нөхрийн гарыг харж нөхрөөрөө тэжээлгэж ирснээ бодохоор өөрөө ч бас буруутай бодогдож юуны түрүүнд өөрийгөө үржилж эхлэв. Баг бахын л үйл үрцэнд уран ажилласаг хичээнгүй байсан нь энэ олон жилийн хугацаанд ордоос мартагдсан байсан санагдана. Хүүхдүүд нь нэг үе бодвол том болж хажууд нь аав ээж нь охиноо тулж түшгээр нүгэд ирчихсэн тул түүний нуруунд дээрх ачаа багжуулах нь хөнгөрсөн санагдана. Эцэг эхээ угтаж аваад доржийн сүглэгмаагийн бүр амьдрахаар шийдсэнийг ухаарснаас хойш хэдэн өдөр орондоо уйлж хэвдсэн тэрээр гэнтэл нэг өглөөс ирээд амандаа дуу аялан тайтгарч хэдэн өдөр цэвэрлээгүй гэрээ цэмбийтэл цэвэрлэж эхлэв. Энэ өдрөөс хойш сүнжид маа дахиж уйлахгүйгээр шийджээ. Зовох тусам инээж уйлмар байвал дуулахаар шийдэв. Зовох тусам нь өнгө орон гялалзан хэмээн дотроо батнад шийдсэн тэрээр өөрийг нь царайчлан урд хойно бүндгнөх өдөл буурал эцэг ихээ бодсон ч тэр уйлах тусам хүүхдүүдийн гинэн хонгор инээдээ нун дууг бүндгнөх үр хүүхдээ бодсон ч тэр сэтгэлээ хатамжлан барьж амьдралдаа тэмцэх ёстойгоо ухаарчээ. Нэгэнд гэр бүл үр хүүхдээ тоолгүй хаяад явсан хүний араас урсаад өнгөрсөн хайрын цаг хугацаа нулимсаа урсгаж өнгөрөөснөө бодохоос одоо өөртөө харамсан өөрийнхөө тэнгийг гайхан уран хүрч байлаа.
Орон гэрээ цэмбийтэл цэвэрлсэн Сүнжидмаа хэдэн хүүхдээ эхнээс нь усанд оруулан угааж цэвэрлсэн цэвэрхэн хувцас өмсгөж үсгэцгийг самнаж өнгө цус оруулав. Уйлж хэвтсэн энэ хэдэн өдөрт хүүхдүүд нь байдгаараа халтайж үсгэцэг нь ширэлдэн царай алдсан харагдана. Гэрт нь хүүхдүүдтэй идүүлэхээр бэлэн идэх юмч байсангүй. Хөөрхий ээж аав хоёр нь л өөрийнх нь өмнөөс бүртэлцэж хэдэн хүүхдүүдийнх нь голыг зогоож байсан бололтой. Гэрээ цэвэрлэж угааж арчиж дууссан Сүнжидмаа гурил зуран боорцог хийж дуусаад дараа нь мах татаж сайхан банштай цай хийж аав ээжигээ дуудан хэдэн хүүхдүүдтэйгээ бүгдөө ширээ тойрон сууцгааж сайхан хооллов. Том охиноо хэвийн амьдралдаа буцаж орсонд аав ээж нь баяртай байлаа. Дорж хэдийгээр Сүглэгмаагэнд очиж суусан ч хөдөө байгаа амжиргаа залгуулах хэдэн малаа харин авсангүй. Хадмууд нь ч ухаалаг сайн хүмүүс тул Сүнжидмаад туслан малчдыг нь нааш цааш гэцгээж ямартай ч хэдэн хүүхдүүдээ өсгөж зовохгүй өсгөж байв. Гэсэн ч Сүнжидмаа дандаа яаж хүний гар хараад суух вэ гэж ярилцаад төрхийнхөө өмнөхөн хаачхаад байсан дэлгүүрээ дахин нэн ажилуулж хажуугаар нь дээл хувцас ож дэлгүүртээ тавин зарж эхэлжээ. Ёстой л уйлмар санагдсан үедээ дуулж ганцаардаж шаналсан үедээ цангинтэл инээн амьдралтай тэмцэж явлаа. Дорж айлд очоод хэдийнэ 9 сар өнгөрчээ. 3 сар гаранхуйдаа аавдаа хаягдаж хоцорсон жаахан охин нь ой хурж тентэр тунтар алхан бусдын хайрыг булаана. Сургууль эхлэж хүүхдүүд хичээлд орж эхлэв. Сүнжидмаагийн дунд хөө Баатраа хичээлээсээ ирэхдээ нүд нь орой дээрээ гарчсан гүйж ирэв. 8 дугаар хэсэг төгсөв.